Хэдэн зүйлийг хэлмээр байна. Тухайлбал Өрөнгөө аймагт болсон эрүүгийн хэрэг дээр жишээ авч хэлье. Өрөнгөө аймагт бол засварын газар, гагнуурын газар ажилладаг нэг иргэн зээл чөлөөлдөг нэг хүнтэй танил болсон байна. За тэгээд танил болсон гот би таны мөнгийг өсгөж өгье, хүүлж өгье гэхээр нь 2-3 сая төгрөг одоо өсгөх гэж өгсөн байдیں۔ Тэгтэл нөгөө хүн нь би таны дансаалчин мөнгө авахад та нар карта өгчихгүй юу гэд охиных нь карт бол өөрийнх нь картыг авсан байдیں۔ За мэдээж ингээд карта өгсөн 2-3 хоногийн дараа карта авах гэсэн чинь өө байж л да ийш тийш явж байна. Одоохон би таны мөнгийг өгчин. Би нэг хүнээс авчаад мөнгө авчаад өгье гэдэг ингээд ерөөсө 2 сарын хугацаатай хэрэгэлсэн байгаа. За ингээд 2 сарын хугацаатай хэрэглээд хэл ам болж араа гэж карта авсан. Карта авсан чинь тэр хугацаанд нь тухайн дансаар 2 тэрбум гаруй төгрөг ороод гарцсан байдаг. За ингээд нөгөө карт ашиглуулсан үнч тоосонгүй чи миний мөнгийг яач вэ чи гэвэл карт дотор байсан мөнгийг өглөө авлаа гэж маргаан болвол ингээд мартагдал орхисон. Тэгтэл удалгүй цагдаагаас дуудсан юу болсон бэ гэхээр энэ хүн бол олон тэрбум төгрөгийг ихтэйс залилсан байна. Тэр дундаа өөрөө чинь карт өөрөө бол одоо карта ашиглуулсан байна гэдэг асуудал яриад түүний гэлчээр асуусан байгаа. За тэгээд нөгөө гагнуурчин хүн бол одоо босон явдлыг л хэлээд би карта авч чадахгүй байж байгаад авсан. Тэр битгэл би одоо өөрийнхөө мөнгийг энэ хүнд алдчихад байгаа гэдэг зүйлийг хэлсэн байдгийг. Ингээд явц дунд шүүх хурд болсон чинь нөхрийг иргэний хариуцагчаар гээд дуудсан байгаа. Иргэний хариуцагчаар шүүх хурд орсон чинь 208 сая төгрөгийг бусдад төлөх хөр шүүх шийдвэр гаргасан. Ингэнгүүт нөгөө иргэн сандарч гисэн. Би чинь 2-3 сая төгрөг хүүлнэ гэж өгөөд хүүлсэн чинь байхгүй. Дээрээс нэмж мөнгө алдчихад одоо яагаад 208 сая төгрөг төлөхөр болвоо гэдэг асуудал болсон. Энэ асуудлаасаа болоод одоо юу гэх юм стресстэй. За тэгээд амиа орлох хэмжээнд хүртэл гэр бүлийн хэмжээнд чинь яригдсан. Өөрөөр хэлбэл тухайн хүний хувьд бол 208 сая төгрөг маш их хэмжээний мөнгө байхгүй. Масаараа төлөөд дийлэхгүй тийм хэмжээний өрөнд олцсон байдаг. За эндээс юу хэлэх гэсэн гэхээр 3 зүйлийг хэлье. Нэгдүгээрт нь иргэд өөрсдөө хариуцлагатай хандмаар байна. Тэрийг шүүх хурдан дээр иргэний хариуцлага солиогүй байхгүй. Мөрдөн байцаалтын шатанд гэлчээр асууж байгаа дараа нь энэ мөнгөийг төлөх ёстой шүү гэж хэлээд иргэний хариуцагч болгосон байгаа. Энийг анзаараагүй. Нэгэнт иргэний хариуцагчаа татсан тохиолдол, тогтоол танилцуулсан тохиолдол хэдэн төгрөг төлөх тухай асуудал бүгд тэр байж байгаа. Эрүүгийн хэргийг дуусгад хэргийн материалтай танилцах ёстой прокурор шилжихээс өмнө. За тэгээд дараа нь шүүх хуралдаанд орно. Энэ бүх хугацаанд бол иргэн бол хайхрамжгүй хандсан байна. Ийм учраас иргэд эрүүгийн бол иргэний хэрэг хянан шийдвэрх ажиллагаанд оролцохдоо маш анхаарал болгоомжтой оролцож заас өмгөөлөгчөөс хууль зүйн зөвлөгөө өмгөөлөгч авдаггүй маа гэхэд ядаж хууль зүйн зөвлөгөө авах хэрэгтэй байсан. Тэгээд үүнээсээ олж нэг алдсан ийм асуудал болд юм байна. Хоёрдугаарт нь хуулийн байгууллага ажилтнууд би мөрдөгч прокурорын тухай асуудал ярих гэдэг. Тэгээ мөрдөгч прокурор хуулийн байгууллага гэдэг чинь иргэдийн зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг барагдуулахад үүрэгтэй албан тушаал болохоос биш зүгээр л цалин авах ёстой албан тушаал биш байхгүй юу. Тэгвэл тэр хүнтэй над дээр ирээд уулзахад тэр хүний сэтгэл зүй, амьдрал ахуй бүх зүйлээ л ярьж штэ. Тэгтэл тэр хүн үнэхээр одоо иргэний мөнгийг бусдын мөнгийг заллаагүй нэгдүгürt. Заллаагүй гэдэг нь бол мөрдөн байцаагч прокурор ойлгоцсон байгаа. Гэхдээ тэр хүн төлөх ёсгүй. Ёсгүй гэдэг нь тэр аудитын төгөлтөөр галтсан байдаг. Тэр хүний дансаар 2 тэрбум гаруй төгрөг ороод буцаад 2 тэрбум гаруй төгрөг бусад хүмүүст явцсан байгаа байхгүй юу. Ерөөсөө 19 сая төгрөний л зөрүү тэнд байдаг. Гэтэл тэр 19 сая төгрөгийн зөрүүнд нь бас өөрийнхөө мөнгийг залиулсан байгаа байхгүй. Гэтэл яагаад энэ учир байдлыг энэ хүн бусдад 208 сая төгрөг төлөх ёсгүй гэдгийг тэр мөрдөн байцаагч прокурор учрыг нь олж хужрын тунгааж ялгаж салгаж одоо байцаалт үнэн мөнийг олоогүй юм бэ. Энэ бол сэтгэл гаргаагүй байна. Зүгээр л цагийн хооронд цагаа бүртгүүлээд цалингаа аваад энэ хүнийг асуухал ёстой байцаах ёстой гэсэн ажил явж байгаа болохоос биш энэ хүн үнэхээр бусдад мөнгө төлөх үүрэгтэй хүн үү. Тэр мөнгийг аваад идсэн уусан хүн мөн үгүй юу гэдгийг ерөөсөө олж тогтоосонгүй. Эннээс болоод энэ хүний амьдрал оронгороо эргэж байна. Ийм учраас хуулийн байгууллагын ажилтнууд маань хууль хэрэгжүүлэхдээ сэтгэл гаргаач. Үндсэн үүрэгч нь өөрөө иргэдийн зөрчигдсөн эрхийг сэргээх, гин буруутай хүнд хариуцлага хүлээлгэх, хохирсон иргэдийн хохирлыг барагдуулах чиглэгцэл ажлыг та хийж байгаа гэдгээ сэтгэл зүрхэндээ ухамсарлаж ойлгох ёстой. Ийм ойлгохгүй. 3 дугаарт нь энэ хэрэгдээ яг анхаашаа дуулан давзаалцны шүүхөр орсныхаа дараа над дээр ирсэн л дээ. Тэгээ яг би хэргийг уншаад улсын дээдчийнх рүү хяналтын гомдол зүгээр бичээд явуулсан байгаа. За тэгээд хууль тогтоогч бас хандаж хэлмээр байна. Тэр юу гэхээр энэ 4-5 дахь өдөр болгоно хууль батлаад их юм аа. Амьдрал нийцгүй хууль батлаад их юм аа. Энэ хэрэг дээр юу гэхээр өнөөдөр иргэний хариуцагчийг солих тухайн асуудал
За солихын тулд үнэхээр тэр одоо мөнгийг шүүгэн шийдвэрээр олох ёстой улсуудын данс руу орцсон байгаа байхгүй юу? Орцсон гэдгийг дутуу шалгаж тогтоосон. Аудитын дүгнэлтийг үндэслээд гээд прокурор яллах дүгнэлтээ болон шүүгэн шийдвэр гаргахтаа үндэслээд энэ хүнийг 208 сая төгрөгийг төлгээд шийдвэр гаргацсан. Гэтэл хэргийг уншаад үзэхээр тэр шинжээс томилсон тогтоол байхгүй. Шинжээчид эрх үүрэг танилцуулаагүй. Процессын ажиллагаа зөрчсөн. Хизээ хойно шинжилгээний байгууллага нь өөрөө тухайн хүмүүсийг хэл амыгаад яагаад танай аудитын дүгнэлтийг үндэслээд би мөнгө төлөхөр боллоо гингүүт танайх бол ийм мөнгө аваагүй дээгүй төлөх ёсгүй. Танад ансаар ороод гарсан мөнгө нь энэ байна гэдгийг алтан бичгийг эрүүгийн хэргийг анхан болон давзаалчдны шүүгэн шийдвэр гарсны дараа тэр байгууллага тодорхойлт өгсөн. Би тэрийг бол хавсаргаад мэдээж улсын дээжүүд өгсөн. Гэхдээ улсын дээжүүд маань нэмж ажиллагаа хийхгүй байхгүй өөрсдөө боломжгүй. Хоёрдугаар хэргийг буцаах боломжгүй. Буцаахаараа анхаарчдаар хилцүүлэгчл буцаахаас биш мөрдөн байцаалд буцаахгүй. Тэгэхээр энэ бол мөрдөн байцаалаар тогтоох тустай ажил байж байгаа байхгүй. Тэгэхээр эндээс юу хэлж чинь гэхээр нөгөө энэ хуулийн чинь хэрэг буцаадгүй хуулийн чинь батлахтаа ер нь бол нэг хүнээс баслаа гэдэг юм байл шүү дээ. Тэ. Монголын түүхэнд 10 жил нэг хүний хэргийг Монголын нөлөө өгөх нэг хүн л барьсан. Тэгээ тэр хүн дандаа мөрдөн байцаалд буцаагаад хахаар тэр хүнтэй тэмцэхийн тулд мөрдөн байцаалд буцаах залтыг авцсан байгаа байхгүй. Амьдрал дээр бол зүгээр юу гэдэг юм шүүгтэр очиод хэрэгээ нотол чадахгүй цагаатах гэдэг энэ бол гой сонсогдож байгаа. Баруунтай харьцуулах юм бол Англи, Америк эрх зүйн өндөр хөгжсөн орнуудтай харьцуулах юм бол энэ зөв зүйтэй байдаг. Гэтэл Монголын нэг амьдрал тийм байж чадж гэнэ үү? Чадахгүй байна. Энэ бүх улсууд эрх зүйн мэдлэгтэй байж чадж гэнэ үү? Чадахгүй байна. Хууль нь гуйл болсон байна. Хуульч нь л өөрчлөлтөн болсон байна. Хуулийн байгууллагын ажлууд сэтгэлдээ гаргаж ажиллаж чадахгүй байна. Энэ тохиолдолд энд иргэний эрх зөрчигдөд байна. Сая хэлдэг жишээн дээр гэхэд энэ улсууд одоо эхнэр нь одоо совилогч мэргэжилтэй, за нөхөр нь гагнуулч мэргэжилтэй өдрийнхөө л одоо амжиргааг залгуулаад явж байгаа улсууд болохоос биш одоо эрх зүйн мэдлэг байсангүй. За ийм учраас бусдын мөнгийг аваагүй гэдэгтээ өөртөө итгэлтэй байсан учраас өмгөөлөгч авсангүй. Өмгөөлөгч аваагүй байтал хуулийн байгууллага яасан түүнийг нэг байцаагч та мөнгө төлөх ёстой гэж иргэний хариуцагч болгоцсон. Ерөөсөө л ингээл 208 сая өрөнд олчиж байгаа. Тэгэхээр энэ улсууд шүүгэн шийдвэр гарангуул мэдээд явангууд тэнд нэмж хийх ажиллагаанд маш олон ажиллагаанууд байж байгаа байхгүй. Тэгэхээр тэр нь хийх боломжгүй гацчихж байгаа. Тэгэхээр эн чинь энэ гарцыг нээж өгөх хэрэгтэй. Үндсэн зарчмыг ойлгож байна. Гэхдээ болвол бас хуучин байсан тэр боломжийг мөрдөн байцаалд буцаагаад дутуу имийг шалгадаг тэр боломжийг нээж өгөх хэрэгтэй. Бүгд нь биш юм ахад энэ жишээ нь олон хохирогчтой хэрэг байгаа. Олон үйлдэлтэй хэрэг байгаа. Тэгвэл одоо жишээ нь бүх үйлдэлийг бүх хүмүүс гомд гарахгүй байж болно. Тэгвэл гаргасан тэр үйлдэлтэр нь хэргийн тусгаарлаад шалгадаг, буцаадаг. Зөвхөн тэр ажиллагаагийн шүүгээс нь одоо хяналтын гомд гаргасан, давзаалт гомд гаргасан хүрээнд нь яг тэр ажиллагааг хийх гээд буцаадаг бас байж болно шүү дээ. Бусдыг орхиод, бусдыг хэвээр нь үлдээгээд гэхдээ болохгүй нь юусоо байхгүй шүү дээ. Тэгэхээр ийм зүйлийг амьдралд нийсгүй хууль батлаад байна. Энэ хуулиа одоо өөрчлөөч гэдэг би хууль тогтоогчдод би хэлмээр байна. Хууль тогтоогч чинь үндсэн үүрэг нь хуулийг батлах хэрэгтэй байгаа үстэй. Тэгээ ямар улсууд их хурлд орчод байгаа юм. Баахал дуучин, бүжигчин, сэтгүүлч, компани захирлуул олцсон байна шүү дээ. Нөгөө олж болно, ард түмэн сонгож болно. Тэгвэл та нар энэ хууль санаачлага ирэхэл одоо хэрэгжүүлээ л дээ. Тэгээд иргэдийн амьдралд ингээд болохгүй ийм олон зүйл байгаа. Энийг хэн ч ярьдаггүй. Би энэний өмнө одоо хууль хугацааны талаар ярьсан. Хууль хугацаа захиргааны эрүүгийн иргэний энэ хууль хугацааг одоо хугацааг нь уртцаач, зарим хэрэг дээр сэргээж өгөөч, амьдралд нийцэхгүй байна гэсэн. Өнөөдөр энэ талаар хэн ч ямар ч улсын хурлын гишүүд ярихгүй, санаачлахгүй байна. Тэгээ нэг хууль санаачлал гэж мөнгө авчирт. Хэдэн жилийн өмнө ч нэг хууль санаачлал 10 сая төгрөг гээл. Уул нь хууль санаачлал нь өөрийнх нь үндсэн ажил. Гэтэл тэр үндсэн ажлаа ихтэй мөнгөөр хийдэг улсаас татврын мөнгө авч хийдэг. Гэхдээ тэр мөнгөөдсөө аваад тэр хуулиас санаачлал да. Энийг ерөөсөө хийхгүй шүү дээ. Эдгээр яриад байгаа асуудлуудыг ер нь бол Монгол Улсын засгийн газар ерөнхий сайдыг би анхааралд аваасаа, хууль зүйн сайдыг би анхааралд аваасаа гэж боддог. Яагаад гэвэл хууль зааснаар Монгол Улсын засгийн газрын бол иргэдийн зөрчигдсөн эрхийг одоо сэргээх, за тэгээ хохирлыг төлөвлөх үүрэг чинь засгийн газарт байдаг. Засгийн газрын энэ үүргээ хэрэгжүүлэхдээ хууль зүйн ямар дамжуулдаг. Хууль зүйн сайд нь хуулийн төслөө боловсруулад засгийн газраараа хилцүүлээд их хурлдаа ороод батлуулдаг штэ. Тэгээ энэ ажлаа хийлдэ.